За юу цаана тэгээд энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд түвшний Шинкомынхоо дараагийн партиг оруулах гэж. Тэгээ олон юм нуршаад явах уу? Шууд бичлэгээр өгөөрэй. Өмнөх бичлэг дуусахад Жинхёг үхээд Тереза ганц найдвар болон үлддэг. Тэрнээс ширцгаая. Тереза нэг зөвхөн унаад дахин дайрахт нь бултаад хідэн чулуу шидэн гэрлүүдийг нь хаглан харагдах орчинг нь хязгаарладаг. Тереза түр амсхийн нуугдан сууж байхад маш хурдан олно. Хидийн харахгүй байгаа хэдийч Терезагийн алтан шаргал үс гэрэлтэн харагдуулаад байгаа юм байна лээ. Тереза гарандаа нэг зөвхөн цааш нуугдсаар босс түүний үсийг хараад дайрах үед Тереза үсээ тайран занх тавьсан байна. Босс анхаарлаа сулруулсан байх тэр үед нь Тереза ардаас нь бомб руу дайрах үед боссын хариу үйлдэл үзүүлэх хурдан байсан учраас амжилтгүй боллоо доо гэж бодох. Яг тэр мөчөдөл боссын толгой дээр нэг ваар хагарна. Энийг Андрия шидсэн байх ба энэ далмиг нь ашиглаад бомбыг нь булаа. Босс чи наатах аваад юу хийж чадах юм гэд басах үед тэр бомбны шившлэгийг уншаа өөрийг нь золиосонд явуулдаг юм. Үүнийг нь Жинхёг зааж өгсөн байх бөгөөд 5 дугаар давхрын босс ялагдсан Тереза Жинхёгийн араас гашуудна. Босс устсан тэр үед Жөтгөрийн хааны хориг тайлагдана. Чадвар ашиглаж болох тэрл мөчөд Жинхёг оддын эзлийг хэрэгэлсээр амилна. 5 дугаар давхрын босс хүчгээд байхад дараагийн давхар нэгдсэнийг зарлахгүй байдаг. Учир нь 5 дугаар давхрын гол зорилго нь зүхтах. Тэр хаалгаар гарах юм бол давсанд тооцно. Гэхдээ 5 дугаар давхрын онцгой зүйл бол босс Максийн суудлыг өвлөө авч болдог. Энэ давхрын гол зорилго нь босс биш зүхтах учраас боссын суудлыг шинэ бомбны эзэн ингээд босс болно. Харин энэ суудлыг нь Жинхёг Андриад өвлүүлэн бомбыг бариулах үед гэрэл цацраал Андрия глоуап хийгээд том болоод гараад ирнэ. Андрия өвдөгдөрөө сөгдөөд өөрийгөө танилцуулаад би болон 5 дугаар давхар таны талд гэж хэлээд салах ёс хийн салдаг. Дараа нь 9 гэртээ Жинхёгийн бичлэгийг үзээд сууж байхад гэрэн дэлбэрчихнэ. Нэг нөхөр өөрийгөө танилцуулаад үл мэдхийн гэр гэхэд дэндүү жижиг юм эдэргээд. Тэгээд үл мэдгч эдэр гэдгийг нь сонсоод би үл мэдэх гинэ гэд гайхаад ийм зүйл хийх хүн Жинхёг нохойн гөлгөөс өөр хүн байхгүй гэж бодноо. Нөгөө хоосон вэлдэд үл мэдхийн нэр гэд нэг юм хэлээд байсан шүү дээ. Тэр нь болохоор Юсоныг үл мэдэх гэд хэлсэн байдаг. Үзэгдэл солигдоод Алис брендийн дэлгүүрт олцоод эднийг бүгдийг нь авъя гэж баахан чамин зүйлс аваад байна. Бараагийн Алист энтхийн амьдрал цохиод байгаа юм шүү те. Нөгөө нэг ки драма тэр гараад идэг дэлгүүрт орчоод бүгдийг нь авъя гэдэг баяа Али зэгтэн нар шиг л харагдаад их юм. Жинхёг болохоор ингээд дураараа байлгаж байгаа шалтгаан нь болохоор Андриад хэрхэн босс Макс шиг байх эдэр гэдэг хичээлүүдийг зааж өгүүлээд хариуд нь соёл, урлаг энтертэй танилцаж болохоор болсон юм байна лээ. Жинхёг дэндүү хурдан хөгжиж байгаагаа гайхан 5 дугаар давхрыг даваад авсан хязгаар нуглагч төлөө гаргаж ирнэ. Энэ нь бүр үнэхээр солиотой чадвартай за. Бүр хид давсан зэрэглэх гэж байх ба тэгснээ бүр ингээд чадвар нь болохоор 1-ээс 10 дугаар давхарт өссөн үедээ шилжиж чадна. Бүр одоо нэгдэггүй байгаа 9-10 дугаар давхар гих давхрууд руу очиж чадна. Гэхдээ 90 хоногт нэг л ашиглаж чадна. Яг уу сайжрах тусам илүү өндөр давхар руу гарах чадaltaй болно. Мөн өөрөөсөө өөр нэг хүнтэй цуг явах хүчтэй. Жинхёг бэлтгэх зүйл их байна гэд нөгөө бүр анх гарч ирдэг Ким Китэтэй уулзсан. Энэ Китэтэй болохоор нэг гэрээжсэн штэ нөгөө Мандарокогийн нууц жорыг хэлж өгье. Хариуд нь 1-р давхрын 10 гянда авъя гэд. Харин Жинхёг уулзсан шалтгаан нь нөхцлөө өөрчилё. Оронд нь 3 дугаар давхраас 1 гянда авчий гэхэд ихэд уурлаад явах гэхэд Жинхёг та нар саарл хийдийг эзлэх гэж олоудаа бүтлгүүцсэн биз дээ. Байнга ялагдаад байгаа учраас нэр хүнд чинь бас унж байгаа биз дээ. Тийм болохоор тэрийг чи ялаад өгье гэв. Жинхёг 7 удаа тоглолтод яв идэргээд сайд квестүүд биелүүлээд Алис давхар хөгжөөл. 7 удаа тоглолт үзээ төгс аваа гэхээ зэрэглийн чадвар авна. Дараа нь Мишелийн 3 удаа ресторанд, 10 удаа хоол ид. Тоогоочо хоол хийж байгааг 5 удаа ажигэл. Өөр төрлийн 30 хоол хийдэргээд баахан даалгаврууд биелүүл. Алис чамгийн үнтэй дарснаас 2-ыг идэргээд амар их хоол идээл. Жаргаад байна. Яагаад дараагийн давхар руугаа явахгүй ингэж их фри тайм гаргаад байгаа вэ гэвэл
6 дугаар давхар дээр гадны хүмүүсийг үл тоодог зөвхөн ойгоо хамгаалдаг ээлбүүд байгаа. Өөрийнх нь нутаг руу нэтрэхгүй л бол ямар ч аюулгүй. Мөн 6 дугаар давхар дээр 90 хоног байгаа л 7 дугаар давхар өөрөө нэгтчих. Учираас юм хитээч залгаад бэлэн болчихлоо гэд Жинхёг очино. Жинхёг эдний багийн гишүүдтэй хамтдаа 30 минутын дараа Гяндан руу орохоор болоод тэр хооронд удган дээр очиод класс авах гинэ. Жинхёг класс харж байгаад хаалтны мастер гэх классыг авна. Энэ хооронд самурай бүлгэм гээд ойрын үед алдартай болоод байгаа багийн хамтрал мэдээлэл цогцолдуулах чадвараараа сайн баг ирээд гитэгээс энэ саарл хэд Гянданга өгөхийг хэлнэ. Олоудаа бүтлгүүдэд байгаа болохоор эднэр Гянданг нь авах гээл ирсэн юм байна. Жинхёг яриан дундуур нь орж ирээд танаач гэсэн жуул юм байна штэ гэсэн манайд 30 дугаар давхар хүртэл явж байсан жинхэнэ дуршлагтай плеер байгаа гэд ихэд өнгөрн. Жинхёг сонсоод худал гэдгийг нь мэдж байгаа болохоор ард нь байгаа хүмүүсээс нь харж байгаад олно. Тэр үзүүлэлтийг нь хараад хагас алсын хараа гэж байдаг. Энэ нь хэр чадварлаг эзэмшнээс шалтгаалаад дээд давхруудыг хардаг чадвар. Тэр алсын хараатай нөхөрч зүгээр алсын хараагаа ашиглаад зөв хилээл яваад байсан эднэр нь энэ нөхөрт итгэдэг болчихсон. Толгойлогч нь мэдээлэл гэдэг бол одоо үед маш үнэтэй. Жинхёг хамтрая гэсэн. Жинхёг худлаа. Наадхаа эрт хэлэхгүй. Тэгвэл дотгошоо орцгоё гээл орно. Гяндан дотор бас чулуудсан хүмүүс байх ба энэ давхрын босс нөгөө Медуса гэдэг нөгөө нүдрүүн харангуй чулуужаад байдаг. Ногоонктой могоонктэй нэг нөхөр тэр юм байна лээ. Ахлагч нь Медусагаас хамгаалахын тулд Персеусийн бамбаа авсан байдаг. Харин үед цамхагийн эзэлсэн анхны хүнд гээд Жинхёгд урамшуулал ирээд авахд сарны дард сэмэх чадварыг өгнө. Харин энэ класс нь дэвших үед энэ чадвар нь идэвхжинэ. Энэ сарны дардсан хэмжээлшгүй зэргийн чадвар. Энэ сарны дардсгийн хэмжээлшгүй зэргийн чадвар нь бүх хаалтын идэвхтэй байх хугацааг 25%-аар, хаалтын нөлөөг 30%-аар нэмэгдүүлдэг. Мөн систем гарч ирээд хэрв та бүх алдагдсан хилийг олох юм бол нэргүй хаалтыг сурах болно. Мөн класс дэвшлээ хийх үед алдагдсан хилийг олж болох локейшнуудыг хэлж өгнө гэдэг. Жинхёг хүртэл өмнө нь цамхаг өөд өгсөж байхдаа харж байсан. Гэхдээ ямар ч сэжүүр олж чадаагүй энэ эртний алдагдсан хилийг нь. Тэгэхээр одоо хүртэл Жинхёгд цамхагийн талаар мэдэхгүй зүйл байна гэсэн үг. Нөгөө алсын хараа ашигладаг Ямамото Такеши мангас ирж байгааг хэлээд бүгд тулалдааны бэлэн байдалд ороод мангас руу галлаж босс нам цохин ялдаг юм. Удалгүй салаа зам гарч ирэх ба нэг нь харанхуй аимжигтай харагдах бөгөөд нэг нь гэрэлтэй хансаг зам бай. Ахлагч нь Такешигаас асуугаал мөн Такешигийн алсын хараа ийм зүйл харуулаагүй болохоор мэдэхгүй залуу зүгээр л аюулгүй харагдаж буй зүүн зам руу явна. Гэхдээ хайчаад явсан хамаагүй. Угаасаа аль руу ч явсан там байгаа. Бодлгүй битүү лазераар дүүрэн зам гарч ирэн самурай нар маанага бэхжүүлэн хаалтхийн явхад нэвтрэн хүмүүс нь бэртэн. Тэд илүү их маана шингээ цааш арайхийн явж байхад Жинхёг нөгөө хаалтын аггээд аваад байсныхаа хэргийг гарган бүрэн бус бижүүлсэн хаалт гаргаж ирнэ. Лазерч энэ хаалт нь асуудалгүй сэргүүцэж байх ба Жинхёг өөрийнхөө багийнхныг хамгаалаад хаалтнаас гараад энэ лазернуудаас 300 болтвол хэрэгсэл хождог юм гэд ээлж дараалан бултаж эхлээд хэсэг хугацааны дараа даалгавраа биелүүлэн лазераас гараад шатажгүй дөл гих чулуу авна. Харин самурай нараас олон хүн бэртчгээд байхад Жинхёг та нараас яасан олон хүн бэртээ вэ? Миний хаалт 30 хүний багтаамжтай тул та нарыг оруулж чадсангүй гэхэд ахлагч нь чи энэ үрхийг мэдэж байсан биз дээ гэхэд тийм ээ мэдэж байсан. Асуудал байгаа мó гэсэн ахлагч нь чи үнэнгээс яриад байгаа мó? Хүн хүчгээд байна шүү дээ гэхэд танад 30 дугаар давхар хүртэл явсан дуршлагтай тоглогч байгаа гэд өнгөрөөд байгаагүй лүү? Та нарт дуурлах хэрэг байхгүй. Би та нарыг надтай хамт яваач гэж гуйсан юм уу гэсэн самурай бүлхэм чамааг өршөөхгүй гэж байхад онцгой нөхцөл биелнэ. Ямар нөхцөл вэ гэвэл нэгдүгээрт өрхөөс болж довтлох багийн 50%-аас их нь үхэх. Бас шатаж буй дүүл буюу саяны Жинхёгийн авсан ямыг олж авах. Ингэснээр онцгой нөхцөл биелэн сүмийн хамгаалагч гал уудаг могой гарч ирнэ. Гал уудаг могой бол Медусагийн хайртай тэжээвэр амт. Бүх бие нь галаар бүтсэн мөн бие махбодын дайрал нөлөөлөхгүй. Жинхёгч одоо байр суурь мэдэрсэн бол бамбаага өгчгөө. Ойлгохтой ашиглаж чадахгүй байж надад өг гэсэн. Бити хуцаа. Ариу орлуулгыг хэн зүгээр майгээд өгдөө гинэ. Жинхёгч мөсөөрөө өөрийгөө хамгаалаад цогцоос ч салгаж авахаас гэхэд могоо галаар галлаа. Самурай бүлэгмийн гишүүд оногдон ахлагч нь арай гэж бамбаагаараа тогтоон ядж байхад чи заавал амьд үлдээрэй. Такеши гэд амьдаараа үнс болохын тэр. Нэр амьдаараа үнс болохын чи гэж юу байх вэ? Үхтээр үнс бол. Тий. Жинхёгч бамбааг нь салгаж аваад энэ бол Грекийн домогт Персеус Медусатай тулалдахдаа хэрэгэлдэг ариу орлуулга. Мөн хэрэглэгчийн даалт чадварыг ижил хэмжээтэйгээр ихсэгдэг. Такеши чи яг хийм бэ гэхэд чиний бахархаад байдаг алсын хараа ажиллахгүй байна уу? Такешич гайхаад чи миний чадварыг яаж мэдсэн юм? Чи энэ цамхагтай ямар хамааралтай юм? Би чиний талаарх ирээдүг харахгүй байна гэсэн Жинхёг өөрөө хэлгэж авах ичмээр юм гэжсэн цаанаас нь могоо дайраад манай хүн дайралтыг нь мөсөөр хамгаалаад яаж хүмүүс ярьж байхад
Архир чадаж байна гэд тэр жигт нь хөлдөөн. Жинхёг намайг цамхагтай ямар холбоотой юм гэж асуусан байхаа. Би үнэндээ бол цамхагаас цөлөгдсөн бурхан байна гэж бураа таян. Такешич мөргөөд Жинхёг би одоохондоо хүний биетэй болохоор ингэж харагдаж байгаа юм аа. Гэхдээ цамхагийн дээд давхруудыг эзлэхэд чи хэрэг болох юм шиг байна. Надтай хамт цамхагийг эзлэх үү гэсэн Такеши энэ бурхнаас сонгогдох амьдралд ганц л тохиох боломж гэж бодоод талахнаа. Харин Жинхёг туслахаа болохоор дуулууртай байдлын тамгаа идэвхжүүлэн. Тэр энийг хараа амар рейтэс байгаамаа. Ялгуурсаад энийг хараа. Зарим нэг дээр нь ингээд нүрийг нь түлээд байгаа хэрнээ. Зарим нэгэн дээр нь болохоор зөөл хүмрээл. Тэ бас сонирм багш. Харин хайртай тэжээвэр амтны үгсэнд ихэд хэлхэнсэн Медуса тэсэлгүй өөрөө биеэр ирнэ. Тэр нэгийг нь чулуу болгоно. Гэхдээ бусд нь арга хэмжээ аван нүдэн анаа. Гэхдээ нүдэн ансан тоглогч нарын тулдах чадвар хязгаарлагдсан ч тэд зохоор тулалдана. Гэхдээ Медуса ганц чулуужуулж чаддаг тэнэг биш юм аа. Тултаанд сайн юм байна. Харах талаа хязгаарласан хүмүүс ч ядах юмгүй савуулна. Гэхдээ л бид бүгдийн ард Төмний баатар Жинхёг орж ирээд Медусаг бамбаагаараа шааж аваад хүмүүсийг холдуулдаа. Жинхёг хэдий түүний нүд рүү харсан ч чулуужуулахгүй. Энэ нь түүний мэлмигийн нөлөө юмсан жээ. Медуса скил ашиглаад хүч хурдаа нэмэн хороор буутахад Жинхёг болцаар байгаа зайгаа ойртуулахад Медуса савардна. Харин Жинхёг ариу орлуулахыг тултал нь ашиглан дуудлагандаа хариулна. Биеийн болон шидийн хамгаалтаа 300%-аар нэмнэ. Саяны ахлагч гэж жуулгаар бол Жинхёг шиг ашиглаж чадахгүй бол зүгээр шууд өгчихгүй. Хихи. Жинхёг туханд нь хуруугаараа хүрэн битүүмжлэг авсыг идэвхжүүлэн хорих гин. Жинхёг анх гэнтэн рүү орж ирэхээс хойш ангиа дэвшүүлэх шаардлагуудыг биелүүлсээр явсан. Хамгийн сүүлийнх нь бол босс мангасыг битүүмжлэх. Амжилттай боллоо доо гэж бодох үед Медуса хаалтыг нэвтчихээ дайрна. Жинхёг бултан явж байхдаа Титаны атгалтыг идэвхжүүлээд чулуу ээлж дараалсан авж тойрч хидэж эхэлнэ. Гэхдээ Медуса аль хэдийнэ битүүмжлэгдчих юм. Жинхёг тойрч явж байхдаа цогцснуудыг ашиглан шидэд бичээс зураад хаалтаа сайжруулсан хэрэг. Анги дэвших сүүлчийн нөхцөлийг биелүүлнэ. Ихэнх хүмүүс нэрээ босс мангасыг битүүмжлэх хэцүү тул 1-р давхрын боссыг хордог. Гэхдээ илүү өндөр зэргийн босс хорих тусам шагналан нэгсдэг. Дээд зэргийн боссыг хорсон Жинхёг шууд шидэд бичиг хөрвүүлэгч болно. Энэ нь болохоор шидэд бичгийн оршихуйг мэдэрч дахин хөрвүүлэн өөр дөмн нь хизээж оршиж байгаагүй хаалт бүтээж чадна. Шидэд бичиг хөрвүүлэгчээр бүтээсэн хаалт энгийн хаалтаас 2 дахин илүү үр дүнтэй. Мөн ч нөгөө анги дэвшүүл идэвхчнэ гэдээсэн хаалтыг сайжруулдаг сарны хэ идэвхчнэ. Медуса чи намайг алах гэж гинөө гэсэн. Чиний ярьсаар сайхан хуй гэж өмсд юм уу гэсэн Медуса уйлна. Гэхдээ угаасаа Медусаг алаад ямар ч ашиг байхгүй. Түүний толгойг яндангаас гаргах мөчөд л чулуужуулах чадвараа. Мөн түүний ярьсаар хийсэн хуйг эзнээ байнга хордуулдаг. Тэгэхээр хэрэггүй учраас Жинхёг гуйлан аяг, ямааны цус, царцааны хойдол, бадам линхуа аван хольж утгаад газар тойрог зурх үед Хенеситэй холбогдно. Хенеси яаж өөртөө холбогдох мэдээллийг олсныг асуунаа. Хенеси бүр шүтээнүүдэд хүртэл энэ талаар хэлээгүй. Тэжээс нь Жинхёг ярианы сэдвээ өөрчлөөд энд нэрээ мангас байна гэж харин Хенеси харчаал ихэд сонирхон хөөрнө. Учир нь Хенеси Грекийн домогтой холбоотой зүйлсийг цуглуулдаг. Жинхёг алхаар сүрдүүлээд энийг одоо алъя даа гэдээжсэн Хенеси. Хүй байж ийм нандин зүйлийг алж болохгүй. Надтай яаж холбогдсон ямар хамаатай юм. Танд наашаа орох хаалга нээгээд өгье. Тэгээд нүрээ хараад ярилцъя гэн. Тэгээд чаалга нэгдээд Жинхёг орох үед цамхагийн 42 тор давхарт гараад ирдэг. Энэ давхарт өнөө хигээлтийн бурхтууд байдаг. Хенеси бурхнаар хамгаалуулж байгаа гэдг нь худлаа байсныг мэдсэн байх ба энэ нүхэнд үцэглэнтэй Сфинксийн хөшөө байдаг байсан. Гэхдээ Жинхёг бурхны нэрийг барин худлаа хэлэх үед тэр хөшөө алга болсон юм. Үүний дараа Жинхёгийг зансан байсан Анубис бүр ихэд хилэгнэн зансан байдаг. Тэр уулзаад шууд Жинхёгийг дэвсэх гэсэн хаалт гарч ирэн хамгаалдаг. Учир нь энэ нь цамхагийн дүрмд харьш. Гэхдээ тэр өөрийн тулаанчийг тулалдуулж чадна. Гэхдээ бас бүр тийм амар хүчтэй зүйл гаргаж болохгүй. Учир нь тэр тоглогчийн байгаль давхраас шалтгаалan өрсөлдөх тулаанчийг сонгож болдог. Одоо Жинхёг 6 дугаар давхар дээр байгаа болохоор 6 дугаар давхарт байгаа тоглогчийн эсрэг гаргаж болох хамгийн хүчтэй тулаанч үхлийг дуудагчаа дуудана. Тэгснэ энэний эсрэг 5 секунд тисэх юм бол энэ сүмийн эрдэнцээс хүссэн нэг зүйлийг нөгийг нь 5 секунд эсвэл идэргээж байхыг бодвол айхтар хүчтэй бололтой. Жинхёг 2 сая зоосоор ариун дээдсийн цусыг авдаг. Хенеси хүртэл одоогийн Жинхёг түүнийг ялах боломжгүй гэж байхад хааны элдний алхмаа идэвхжүүлэн дээдсийн цусаа ашиглаад хормын дотор нэг л дайралтаар ялдаг. Анубис жуурлаад яваад өгөх ба Хорус түүнийг эрдэнэсийн өрөөнд авчираад дуртай нэг зүйлээ авгина. Гэхдээ авахаас өмнө Хорус чи ирээдүйд энэ дээр чадахыг чинь би мэдэж байна. Тэгвэл ингүүл яаж вэ? Энэ давхрыг удирддаг болох уу? Тэгвэл энд байгаа өчөөх эрдэнэсүүдээс илүү үнцэнтэй хүчтэй болно гэд бараг л бурхтынх нь нэг болох уу гэдэг. Харин Жинхёг татгалзаад би энэ газараас илүү өндөрлөгт хүрэх болохоор хэрэггүй гэд энийг авъя гэд нэг зүйл рүү заана. Тэгэд юу руу заасныг нь харуулдаггүй ба Хорус тагтан дээр Анубистай уулзаад Анубис тэр хөгийн хүн юу сонгосон гэсэн.
Тэгсэн чи Хорус эртний хүмүүсийн хар хүндгийг авсан гин. Харин Анубис сонсоод юу гэдгийг нь мэдэж бай сонгосон юм уу гин. Тэр хэлэхдээ тэр өндөгөнд юу хийхээс шалтгаалж хүн төрлөختөнд гай гамшигыг авчирна гэж байна. Гэртээ ирээд Алис хүртэл сонсоод энэ өндөг буруу байдлаар хагарах маш муу гэдгийг нь мэдэж байгаа сте. Яаж ийж байгаа амьд үлдээ гэж бодъё. Гисэн жин зүйл бүхэл хотыг дэлбэлчих юм бол би яаж дэлгүүр хэсэх болж байна гэд. Хүн төрлөختөө амнаас ярьж байгаа чинь Алис зүгээр дэлгүүр энэ төр яаж юм тэр ёо. Жинхёг шууд Алисыг зүйлтэнд нь хийгээд наана түр байж бай. Удаа хугацааны дараа төвлөрөх цаг ирсэн бололтой гэж хэлнэ. Эртний хүмүүсийн талаар мэдж байгаа цор ганц мэдээлэл нь бол цамхагийн этгээд аялагч Песисийн хэлсүг. Шийдэл нь амттай мана гэд галын үнцээ төвчүүлнэ. Дараа нь мөн үргэлжлүүлээд мөсөн баримл одтой эзлэл. Цэвэр бяцлаглаа хэрэглэн манаага тараах үед өндөг агаарт байж буй манайг сорж эхэлнэ. Агаарт байгаа бүх манайг сорж дууссаны дараа гэрэл цацраад өндөг хагараад дотроос нь луу гараад ирдэг. Луу чийжтэй луугийн зулцах за. Луу гарч ирээд сая амталсан манаага хайж эхлээд жинхёг үлдсэн бүх манаага цуглуулсан бэхжүүлээд бөмбөлөг болгоод луунда миний өгж байгаа хамгийн анхны 100 гэсэн үнхээрийн игдүүтэй энэ луубар хэлж тэр 100 гэдгийг хэлгээд хэлж чадахгүй жууш гэж хэлээл амтлал нь нүдэн гял заал явна. Мөн тижээр амтан та нэр өгсөний дараа үнэнч байдал нь улам ихсэн гээд жинхёг нэр бодсоо өөр байгаад Гүгүма гэж нэрлэн. Гүгүма нь ерөөхдөө бол амтд төмөс гэсэн утгатай. Гэхдээ ямар л хүн зөвшөөд амтд төмөс гэж нэрлээд байж байгаа what the fuck. За гэхдээ хэдүүлээ үнийг одооноос хэлж дасснараа манай Эдрендерийн ярьж байгаа beginning after the end-ийн Сильвид өгсөн Чулууна гэх нэрээр явна за. Угаасаа Чулуунатай адилхан өнгөтэй хөл юм байна. Тийм учраас Чулууна гэж дуу тавьчих. Чулуунач хөөхөн өөрийнхөө нэрийг хэлсээр байдаг. Жинхёг хөөхөнг нь хэлээл. Гэхдээ Жинхёг тараахандаа түүнийг хооллох хангалттай маана байхгүй. Дараа нь админ хэнэсий Жинхёгийн сувгийг subscribe хийсэн чинь шимтгэл нь 90%-аас 80% болж буурна. Манга тэр хүртэл сабаа дараад байхад яагаад манай хөөхнүүд яг одоо сабаа дарж болохгүй гэж. Дараа нь Жинхёгтэй нэг газар хамтрах гээд нөхцөлийг сонсоход танд бол хязгааргүй гэдэг нөхцөл тавьж чаднаа. Тантай хамт оролцохыг хүснэ нэг хүн байгаа гэд түүнтэй оролцвол шидэд чулуу хүснээр нь авах боломж олгож ийн гэдэг. Тэр хүн нь үүлээ байх ба нэвтрүүлгийн өдөр үүлээ эрэхтэй өөрөөсөө гадна 2 эс зэрэглэлийн хүн дагуулж ирсэн байна. Мөн Жинхёгч бууж ирээн тэр хоёр нүүрэлдээд Жинхёг холбоо сүлбэгээ гайхуулах гэж наад хоёроо дуудсан юм уу гэсэн. Чамайг ирнэ гэсэн болохоор ядаж ийм зүйлч болов хийх хэрэгтэй. Гинэ. Жинхёгч мөн ганцаараа ирээгүй байх ба Тереза, Чоны 9-3-ыг дагуулж ирсэн байна. Энийг нь чарчгаал үүлээ зочирдоод нөгөө 2 эс зэрэглэнч гэсэн яваад өгнө. Тэд хамтдаа ярилцсанаа. Тэд хамтдаа ярилцлага өгөхөөсөө өмнө ярилцаад 9 чамаас олж гэрмээс хүйдсэн. Надад байгаа 16 бичлэгээс харьцуулж үзэхэд чи үл мэдэх үздээ. Тэр чөөгийнүүдийн хүн нэлээд хүчтэй байсан. Гэхдээ чиний хажууд бол хөнгөн байсан гээл. Чонынч Терезад чи Жинхёгтой ямар харилцаатай юм гэж асуухад миний хинээс жилийн итгэдэг найз гэж хариулна. Үүнийг нь сонсоо Чонын Терезаг өрсөлдөгчнүүдээр хардаг болно. Чонын чинь нөгөө янжмааг Жинхёг чахах гэж үзээд байгаа шүү дээ, тэ. Нэвтрүүлэгч эхлээд Жинхёгоос асуулт асуухад бүгдэнд нь маш шулуухан, амархан, цөөн үгээр сонин хариулт өгөөл явна. Харин дараа нь Жинхёг цалингаа авъя гэд ороод ирсэн. Нөгөө нэг юм чи тийм юм хийчихэд яаж цалин хийж чадж байна гэсэн. Би гэрээгээл дагаж бүх асуултанд хариулсан. Гинэ. Нөгөөх нь жуурлахад Жинхёг чи стримеруудыг боолчилж боолын гэрээгээр ажилуулдаг байсан. Стримерууд бослог гарах үед би ч гэсэн тэнд байсан гэд хэлнэ. Нөгөө стримеруудыг мүлждэг, боолчдаг гэрээг энэ хийдэг байсан юм болж таарнаа. Тэгэхээр аль хэдийнээс Жинхёгийн өстөнд дайсан байсан гэсэн үг. Энэ нөхөрч аргагүй ирэхэнд ороод шидэд чулууны агуулгатаа оруулна. Тэр хязгааргүй ашиглаж болно. Гэхдээ ердөө 2 цагт гин. Гэрээн дээр нь угаасаа 2 цаг л гэж байсан юм байна лээ. Энэ тэгээ шидэд чулуунууд дээр нь хулгай эсрэг шившлэг хийсэн байгаа. Тийм болохоор өөр орон зайд гарахгүй зөвхөн л ашиглаж болно. Тэгэхээр зөвхөн шингээж л болно гэсэн үг. Гисэн ч муу зэрэглийн шидэд чулууг шингээх гэж дунджаар 5 минут байдаг. Тэгэхээр 2 цаг тийм ихийг өрөхгүй гэд энэ муу санаатай нөхөр бодно. Мөн тэр Жинхёгийг хүчээр авч явуулахгүй тулд 2 хянагч охин үлдээ. Гисэн 2 цагийн дараа ороод ирэхэд нэг шидэд чулуу үлдээгүй байх ба бүгднгээр нь чулуунаг хоолчихсан байна. Нөгөө 2 охин чулуунаг өгөхөөртөл чулууна жөөш гээл босоод ирнэ. Ямар ч хөлх юм бтэ. Чулууна айлтын 98 дугаар левел орсон байх бөгөөд үзүүлэлтүүд нь ч лааж байна. Чулуунаач өө сайхан боллоо гэсэн шиг хөвтэйл гэхрээд эртний амтанд тулдаж байх үедээ эзнийхээ маанаг сордог. Тулааны үеэр амтан болоо эзэн 2 тусдаа XP авна. Чулууна хэдий хүчтэйж цуг тулдахад Жинхёгт хангалттай маана байхгүй. Жинхёгт одоо ердөө 80 маана байгаа бөгөөд үүгээр чулуунатай цуг арай гэж л 5 минут тулдана гэсэн үг. За ямар ч тааш манай хүн болоод нэг хүүхэдтэй болгочихлаа.
Тэгээд дүргэлжлүүлэн уншихыг хүсвэл 74 дугаар цаашаа chapter-ыг уншаарай. Тэгээд энэ хүрээд бичлэгийн маань цаг дуусч байна. Энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Тэгээд дараагийн бичлэгийг аль болохоор дооруулах болно. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай. Peace out. Bye.